Өнөөдөр бол 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр буюу Монголын ардсан удирдагчийн нэг Санжаас өнгийн зориггийн маань яг 27 жилийн өмнөх энэ өдөр хорвоогийн мөнхсийг үтсэн. Өнөөдөр Монголын арч хэсэж бүгд хөшөөнд ноч шимгэнсэн. Ийм учраас бид нар энэ өдөр 2023 оны 10 сарын 2-оос эхлээд хүний эрхийн хилцүүлэг форумыг жил болгон зохион байгуулахаар болсон юм аа. Энэ удаагийн форумоор хүний эрх ба орчин цагийн улс төрийн хилмигдүүлэлт сэдвт онл практикийн хилцүүлэг явах юм. За яагаад онл практикийг хилээд байна вэ гэхээр зэрэг хүний эрх хилмигдүүлэлт ямар чухал юм бэ? Ямар холбоотой юм бэ гэдэг цаад онлын асуудлыг, хууль зүйн асуудлыг, засаглал тогтолцооны асуудлыг энэ байж байгаа олон хуульч нар, эрдэмтэд, судлаачид илүү ярих юм. Дараа нь практик хилцүүлэх буюу энд орж ирсэн, өргөцсөн төлөөлөгчд маань өөрсдийнх нь эрхэн яаж зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл энэ улс төрийн хилмигдүүлэлт гэдэг чинь ганцхан улс төрчдийн хилмигдээд байгаа юм биш. Улс төрчд нь иргэдэг хилмигдүүлээд байгаа асуудлыг бас яригдах юм. Тийм учраас өнөөдөр энэ хилцүүлэг маань эхэлж байна. Энэ хилцүүлгийн зорилго бол хүний эрх хэрэгчлөөг хамгаалахад иргэдийн оролцоог хангуулъя гэж байгаа. Хүний эрх хамгаалагч эрхсэн байдлын тухай хууль гээд батлагдсан байгаа 2001 он. Энийхэн дагуу Монголд 30 гаруй мянган хүний эрх хамгаалагчд уг нь болчиход байгаа, сургалтанд суучихсан. Гэтэл одоогоор хичнээн хүний эрхийн хамгаалагч, хүний эрхийн үндэсний комиссар байгаа вэ гэдэг асуудлаар хүний эрхийн үндэсний комиссийн төлөөлөл хуржиж ярилцах юм. Дээрээс нь Германы консул, Швейцарын консулын төлөөлөгч нар бас ирсэн байж байгаа. Улсын хурлын эрхэм гишүүд ирсэн байна. Улс төрийн намуудын төлөөлөл ирсэн байж байгаа. Тэм учраас та бүгд энэ хэлцүүлэгт оролцож өөрсдийнхөө үг бодлоо тийм маш дэг журамтайгаар хэдүүлээ хурлыг явуулмаар байна. Тэгээд ерөн бол бид нар орчин үеийн улс төрийн хилмигдүүлэлтийг таслан зогсоох шаардлага байна. Хилмигдүүлэлт явж байгаа. Бид нар хилмигдүүлэлт гэхэлэр 37 оны их хэдлагыг хилмигдүүлэлт гэж бодоод байдаг. Ясын юм дээр хүн төрөлхтөн байгаа бол хилмигдүүлэлт ямар нэгэн байдлаар явж л байдаг юм байна. Гэхдээ Монголд хийж байгаа энэ орчин цагийн хилмигдүүлэлт бол 2000 оноос хойш би болсон юм а гэж тийм ээ. Магадгүй 98 оноос хойш би болсон юм а гэдэг асуудаар илүү эрдэмт судлаач ярьдаг юм байлаа. Тийм учраас хилмигдүүлэлтийг дагсан зогсооё. Эцэст нь авилгалаас ангид улс төрийн соёлыг төлөвшүүлье. Бид нар авилгалаас ангид байх ёстой шүү дээ. Эний төлөө бид нар ийм зорилгоор нэгдэж байгаа. Тийм учраас энэ хилцүүлгийг танилцуулгыг хийж өгнөгээд Монголын улс төрийн хилмигчдийн холбооны тэргүүн дашнамжийн цогтоотрахыгаа энэ дээр урьж байна. Байна. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн хүний эрх ба орчин цагийн улс төрийн хилмигдүүлэлт онл практик хилцүүлгийг маань нийлэхээр улсын хурал гац намын бүлгийн дарга, арс намын дарга одоогийн зохицол даргыг өрнө. Гэхдээ би нэг юм хэлье гэж бодож байгаа. Цогоо дарга маань үнэхээр хүний эрхийн мэдрэмжтэй. Энд ирсэн эрхэн зөрчсөн иргэд бас манай хүний эрхийн ороонд хандхад би цогоо дарга дээр л уулздаг. Энэ хүн ийм асуудалтай байна. Туслах боломж байна уу? Хувийн болон хувьсгалын журмаар хүний эрхийг хангахад бүлгийн даргалт маш их ажиллаж ирсэн. Үүний нэг жишээ бол түрүү жил бид нар бас намынхаа нэг нөхөр даваагийн мөнгө хэрднийг бас асуудалт байна гэж яхад бас 431 дугаар ангид 13 дугаар ангид очиж бид бас эргэж ирсэн. Гэх мэтлэнгээр ажилладаг учраас арс намын хүний эрхийн орон, арс намын бүлэг, арс намтайгаа бас нэлээд тууштай ажиллаж бид нар хүний эрхийг бас хангахад тууштай зүтгэдэг юм а. Тийм учраас арс намын дарга, зохицол даргыг нээлттэй өгөх хэлнэ гэж урья. За та бүгдийг хүндэтгээд энэ дээр гарч хэлээ гэж. За баярлалаа. За арс намын дарга цогтоотод даргатаа баярлалаа. Зохицол даргатаа баярлалаа. Уучлаарай. За дараагийн хүндэтгэх хүн бол
улсын их хурл бол төрийн эрхийг барих дэд байгууллага. Энэ байгууллагыг яг одоо хүн эрхийг дагнасан байгууллага хууль зүйн байнгын хороо. Тэд тусмаа улсын их хурл дахь хүн эрхийн дэд хороо. Хүн эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ улс маань бас орж ирсэн байна. Бид нар бас маш олон ажил дээр ажиллаж байгаа. Түрүү жилийн одоо 10 сарын 30-ны өдөр эрүүл шүүлтийн хэсэг олон улсын конвенц болсон. Тэрэн дээр одоо манай хүн эрхийн хороонд гомдол гаргасан маш олон хүмүүсүүдийг бас сонсоод тэдний саналыг бас одоо орж иж хийж ирсэн. Дэд хороон дээр ажлын хэсэг байгуулсан байж байгаа. Энэ дээр бас нэлээд ажиллаж байгаа. Ерөнхийдөө удахгүй дүнэлтэнд гаргаад ер нь Монгол улсад эрүүл шүүлт болдгийм үгүй юм уу? Эрүүл шүүлтээс ингэж ямар хуулиудад ямар өөрчлөлт орох вэ гэдгийг нь манай Эрдэнэ улс даргын хүн эрхийн дэд хороо хариулж яваамаа. Тийм учраас одоо Эрдэнэ улс даргыгаа бас үг хэлнэ гэж урьж байна. Баярлалаа. За улсын их хурл дахь хүн эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ улс даргатай ажилтны амжилт хүсье. Тэгээд таны одоо энэ хийж байгаа үйлс Монголыг цаашдаа дарангуулсан улс болох уугүй гэдэгт л шийдэх учраас биднээс нэлээд дэмжиж явдаг юм аа. За баярлалаа. За үндсэн илтгэл байгаа. Энэ илтгэлийг маань одоо хууль чимгүүлэгч мэрэгэн нэг одоо урьдсан байгаа. Мэрэгэн маань одоо Монголын хүн эрхийг хамгаалах үндэсний холбоогоор дамжуулж урагдж ирсэн. Мэдээж одоо бид нар энэ хүн эрхийн хороо маань бүлэгтэйг хамт зохион байгуулдаг учраас төрийн бас байгууллагаас урагдж орж иж байгаа шүү гэдгийг бас эндээ зохион тэмдэглэе. Мэрэгэн одоо хууль чимгүүлэгчийг урьж байна. Баярлалаа. За хууль чимгүүлэгч мэргэндээ баярлалаа. Сая бол маш ностой юм ярьж байна те. Ерөнхийдөө бид нар яг хуу ингэж гадралдаг. Яг өмгөөлөгчн өөрөө ярина гэдэг бол арай дэндүү байна. Ерөөсө Монгол улсын ерөөсө хэлмэгдүүлэлтээ бас болсон юм биш үү? Маш ностой асуудал. Зүгээр хэвлэрээ хийж бөмбөгдчихэд дараа жижиг хэрэгээр хэрэг үүсгэлээ гэчээд дараа нь гэртэн нэглэг хийгээд тийм үү? Нэглэг хийснийхэн дундаас нотлох баримт аваад тэрүүгээр наваач өөрөө өөрийг нь яллуулад тэгээд иргэдэн ард гэрийнх нь өөрсдөө давхар хэлмэгтэд өртдөг. Маш олон хүмүүс, миний мэдгээ маш олон хүмүүс. Одоо энд нэрийн дурдаж яах вэ? Тэгсэн мөртлөө өмгөөлөгчдийг нотлох баримт гаргаж өгөх боломжийг хангас болц 2023 оноос хойш. Арай дэндүү байна. Бид нар энэ дээр тодорхой бодит юм хийхгүй бол нөхдүүд Монгол авторитар улс болсон. Цаашдаа дарангуулц болох нь ойрхон байна. Тийм учраас би дараагийн илтгэлийг улсын хурлын гишүүн асан хүн эрхийн улсын хурлын дэд хорооны дарга асан онц бөгөөд бэрийн эрхлэгчийн сайд асан дэлгэрмэ даргыгаа бас үг хэлээчээ гэж одоо энэ дээр урьж байна. За дэлгэрмэ даргатай баярлалаа. Нэрээ дэлгэрмэ дарга маань бас хэлмэгдэжсэн те. Ер нь бол нөхцөлөдлийг харахад бол маш хүнд байдаг юм билээ. Одоо миний хувьд ч гэсэн бас иргэн одоо даваагийн мөнгө хэрднийг өмөрөөд бас хэрэг үүсгээд баригдаад ачигдах гад янз л үдчихсэн. Яг го бид нар 2 жилийн өмнө эрүүл хэрэг хэн шийдвэр тухай өөрчлөлт оруулсан. Тэр нь заавал шүүхийн шийдвэрээр одоо тасн сэргийлэх арга хэмжээг авдаг болгосон. Энэ аюул даваа талтай. Одоо дээдлэн 48 цаг прокуратурээс хаатуулчаад дахиад сунхуугүй гэдэг сая мэрэгэн хуульчин хэлсэн шиг хэлбэр ажиллагааны шүүхээр ороод тэгээ шийддэг байгаа. Энэний цаана бас асуудал байгаа. 30 хоногт орсон бас алуун нөхдүүд байж байна. Энэний цаана хэлбэр ажиллагааны шүүхтэй холбоотой бас процесс байж байгаа. Ярил маш их юм байна. Тийм учраас одоо би бас дараагийн хүнээ ялангуяа улсын хурл гишүүн байсан энэ хүмүүс маань илүү үгээ сонсоосоо улсын хэлмэгдүүлэлт учраас бас хэлмэгжүүлсэн улс учраас тийм учраас улсын хурлын гишүүн улсын хурл дахь ёс зүйн дэд хорооны дарга асан хөтөлбөрийн сайд асан одоо гартгүүгийн баяр сайхан ахыгаа бас энэ дээр урья та бас үгэлнэ гэж. За баяр сайхан ахтаа бас баярлалаа. Энэ айгүй чухал асуудал. Би бас нэг юм хэлэхээ мартсан байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс хэдүүлээ мэдээлэл гарах юм. Мэдээлэл гаргана. Энэ мэдээлэл яах ёстой юм бэ гэхлээр бид нар өөрсдийнхөө яагаад хэлэмдэд байгаа гэдэг асуудлыг улс төрийн намуудын оролцоотойгоор гаргаж иж тавиад бид нар нүүбийн хүн эрхийн зөвлөл рүү явуулах ёстой. Олон улсын парламентын холбоо руу явуулах ёстой. Дэлхийн арсан холбоо руу явуулах ёстой. Нөхцөл байдлыг бид бодитоор гаргах хэрэгтэй. Энэ улсыг нөгөө гадны улсууд чи мэдэхгүй байсаар байгаад бид нар ингээд одоо нэг сая нэг босдог улс чинь хаанах вэ?
Непал шиг болмооргүй байгаа учраас ийм нөхцөл байдал байна. Нүүби хаан та бүгд энэ асуудал дээр ингэж анхаараач. Нүүби хүндрийг шинжээч орж ирд энэ талаас нь ингэж хараачаа гэдэг бид нар бодиттой дүгж гаргах нь бидний хамгийн чухал асуудал. Сая бай сайхан хэллээ. Үнэхээр тийм. Нээлттэй сонсголт хийнэ гэдэг аюул чухал. Жилийн жилд л одоо юу гэдгийг зоргийн хэргийг та нар алсан ингээд ерөөсө 27 жилийн хугацаанд 7 удаагийн сонгуулийг дагаж одоо юу гэдгийг зоргийн хэрэгээр улс төрийн одоо хэлмэгдүүлэлтээ бүхэлдэн одоо энэ сөрөг хүчин бол гарсан намт хийсэн байж штэ. Энэ нам чинь өөрсдөө хэлмэгдсэн байж штэ. Энийг бол зайлшгүй хэрэгээр хийдэг болох ёстой. Нөхцөл байдлыг бид нар олон талаас нь харж байгаа. Өнөөдөр зөвтгөл дарга хүртэл олсон ярьж байсан. За тэгээд мөрөс сөрөг хүчнээ бид нар хийх юм бол хэлмэгдэл үнэхээр тийм шүү. Харамсалтай бид нар сөрөг хүчнээ олдоо хийж чадахгүй байгаа. Хамтсан засагт орохгүй байж байгаад хижээж чинь үр дүнтэй болно. Хамтсан засагт орчих юм бол саяны ярьсан шиг харбины одоо 14 бомбын гэрээ гэж нэг юм гарна. Бид нар энэний асуудлаа ч гэсэн мэдээлэлтэй тусах ёстой юм байлээ. Хүний эрх гэх юм бол энэ чинь монголчуудын эрх. Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд байгаа энэ эрхийн төлөө бид нар нам харгалзахгүй ажиллаж байгаа учраас энэ талаас нь бид нар эргээгээд асан намыг ч гэсэн ардын намыг ч гэсэн бусад улс төрийн намыг ч гэсэн бас өөрсдийн засаглалтай дотоод ажилттай хүнийхээ хангахын төлөө ажиллах юм аа. За дараагийн илтгэгчийг одоо та бүгдэд өөрье. Энэ илтгэгч маань бол одоо улсын их хурлын гишүүн асан Гавьяат Хуульч хүний эрх шударга ёс холбооны одоо тэргүүн одоо Оюнбаатар ахыгаа бас үг хэлнэ гэж үрье. За баярлалаа. За Гавьяат Хуульч улсын их хурлын гишүүн асан Оюнбаатар ахтаа баярлалаа. Тэгээд Оюнбаатар ахтаа нөгөө Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа уулж ирсэн. Манай хүн одоо цоодлын хулангийн өмгөөлөгчгээд тухайн үед ярихдаа ах нь хэргийн асуудлыг задуулж болохгүй байна гэж хэлж байсан. Үнэхээр хэцүү байсан. Ойлгосон. Бас хүнд кейс гэж хэлж байсан. Миний мэдхийн одоо Монголын одоо шилдэг өмгөөлөгч болгол орж ажиллаж байсан. Тэгээд яг хуу сая Оюнбаатар ахын хэлсэн нэг аягүй чухал зүйл байхгүй юу? Монгол улс 61 онд 101 дэх гишүүнээр нүүбийн гишүүнээр орсон. 61 онд. 1948 оны 12 сарын 10-ны өдөр хүнийхээ түгээмэл тунхаг батлагдсан байсан. Дээрээс нь иргэний болон улс төрийн олон улсын факт гэж байдаг. Энэ болон олон улсын гэрээ фактуудад хүнийхээ зөрч болохгүй шүү, хэлмэгдүүлэлт хийж болохгүй шүү гэдэг гол асуудал байдаг юм байлээ. Яг одоо Монголын хууль шүүхээр явж байгаа улсууд энэ үндсийг барихад хэрэгзээч тооддог, ойлгодог. Тийм учраас энийг хэрэгжүүлэхийн төлөө Оюнбаатар ах ус нэлээд зүтгэж байгаа танд баярлж байгаа. За дараагийнхаа ус эрхэм мөнийг бас урьж орцуулж байгаа улсын их хурлын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга гассан одоо тэг Ганбаатар гишүүнийг бас үг хэлнэ гэж одоо урьж байна. За баярлалаа. Манай Ганбаатар гишүүн маань ерөн саяны нүүрсний асуудал гэдэг дээр бас хянаа шалах одоо ажлын байгуулах асуудлаар түр хороо байгуулалтаар санал гаргасан байгаа. Баярмаа гишүүн. Тэгээ ерөн бол энэ аюул чухал. Эцэг гэрээ бид нар түүх мэдж байгаа бол Африкийн Конго улс гэж байсан. Тэрнийг 50 жил удирсан одоо Моботу гэдэг нэг удирдагч. Улсынхан төсвөөсөө давсан орлоготой. Тэр улс нь ядуурлаадаг. Улс нь хөгждөг. Ийм нөхцөл байдал Монголд ирсэн юм а. Тийм учраас одоо бидний бас нэг өнөөдөр хилцүүлгийн гол одоо зорилго бол авилгалаас ингээд улс төрийн соёлыг төлөвшүүлэх гэдэг асуудал байгаа учраас бид нар энэ дээрээ цохон тэмдэглэх ёстой гэж бодож байна. За тэгээд одоо гол асуудал маань бас нэг хэвлэл мэдээллийн төлөөл байдаг учраас Монгол Сэтгүүл шинэгдсэн эвлэлийн одоо холбооны хуульч мэрэгжлийн ёс зүйн хариуцсан дэд ерөнхийлөгч Боргилмаага бас үг хэлүүлэх хий гэж бодож байна. За энэ хугацаанд бид нар бас нэг 2 хүнээр бас дараа нь энэ онлайн хэлцүүлэг болж байгаа учраас яваад хоол бэлэн болсон бол 2 илтгэлийн дараа хэдүүдээ өдрийн цайны завсарлагаа авъя. За цайны завсарлагаас орж ирчихэд хэдүүлээ одоо хин үгээ хэлэх үү гэдгээ завсарлагын тухайд нэрээ бичүүлжээрэй. Тэгээд та бүгдийг одоо чөлөөтөө 3 минутын хугацаанд суудлал дээрээсээ үг хэлэх боломжийг бид нар олгоно. Баярлалаа. За Боргилмаа сэтгүүлчтэй баярлалаа. Бас биднээс урд нь бас хамтарч ажиллаж байсан нэлээд мундаг Чамбай сэтгүүлчээ. Саяхан амар баясгалан мэдээлэл хийдэг штэ. Заргийн өнөрөд холбоотой асуудлыг засгийн газрын гишүүдээр ярьж байсан. Тэгэхэд ерөнхийдөө оюун эрдэнэ байсан. Энквайри байсан тийм үү? Тэгж яхад өөр хэм бэлээ? Гишүүд байсан. Тэгж яхад заргийг явуулах уу, заргийг явуулах уугүй юу гэдэг асуудал яригдж яхад би явуулах уу гэж хэлсэн гэж бүхэлдэн улсын хурлын дарга нь хэлж байгаа шүү дээ. Ерөөс энэ асуудал бол
өнгөрсөн түүхтж байжсэн одоо ч гэсэн байгаа юм байна гэдгийг нотолж байгаа ностой кейс. 1957 онд цагаат ахлын үндэсний комисс дээр 37 оны хэргийг сөхөж гаргасан байдаг. Тэрэн дээр Маршалын комиссар Гомбын Баточир мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүн бол 37 онд доо ямны төлөөлөгчээр байсан. Тэгээд Димитрийг нас урснаас хойш Чойбелсонгийн бие хамгаалагчаар явж байсан. Чойбелсон яагаад эдэг цаасан бэ гэж. Яг энэ үед Чойбелсонгийн гэрт байж байхад одоо 14 хэрэг гэж байдаг тийм үү? 37 оны 10 сард болсон хэлмэгдүүлэлт 14 хэргийн үед дээд шүүхийн дарга Данши цоодол Маршал Чойбелсоныг залгасан байдаг. Тэгээд одоо энэ нөхдүүдийг яах вэ? Ямар ял оногдуулах вэ гэсэн чинь буустан дээр бизтэй гэж хэлсэн гэж байгаа. Ерөөсөө л энэ. Тэр үед ингэж яасан юм байна? Одоо бол яг ингэж явдаг юм байна. Бид нар бол наана бодохдоо нэг шудрах шүүх бүх юм шудрахаар явна гэж боддог. Гэтэл цаана ингээл засгийн газрын гишүүд нь хоорондоо ярилцдаг, өөрөг өгдөг, тэрийг нь биелүүлдэг. Бид нар юу ч мэдэхгүй. Уус төрч чинь мэддэг, үгээ хэлж чадахгүй айдаг. Энэ тогтолцоог бид нар өөрчлөх ёстой юм аа. За тэгээд дараагийнхаа одоо энэ хуульчигаа өрмөр байна. Энэ хүн бол QSC компаниг үүс заграл эдийн засаг шижир гэдэг залуу. Тэр хэлмэгдүүлэлт энэ асуудлаар гол үгээ хэлээгээд бас бидэрт урьдчилаад өгсөн байгаа. За тэгээд эдгээр минут нараа бас нэг 14:30-аад цайны цаг эхэлнэ. Тэгээд бидэрт бол үлдсэн хүмүүс цайны цагийн дараа бид хангалттай ярих хугацаа байгаа. Бид нар 3 минутын дараа хугацаатай гэж авч явъя. Тэгээд тэрнийхэн дараа хэдүүлээ цагаа бариад явчих. Энд нэг хүн суугаад цаг дууссан гэдэг ингээд самбар барьж явал уг нэг сайн байна тийм. За баярлалаа. Хугацаа 3 минут. Тэр хүн дэлгэр байна уу? За шижээд баярлалаа. Ер нь бол яг шижээгийн кейс бол нөгөө энэ улс төрийн хэлмэгдүүлэлт буюу нөгөө бизнес эрхэлж байгаа этгээд нь аль намтай хамтарч ажиллаж байсан бэ гэдгээс хамаарат нөгөө дараагийн гаргаж ирсэн улс төрийн хүчнөө энэ компани энэ улс төрийн намын үед бизнес эрхэлсэн учраас гэдгээрээ намж байгаа. Түүний нэг кейс бол бэрэн групп гэж би бас харж байгаа. Тухайд хөгжлийн банкнаас зээл авсан одоо нөгөөдөл нь бас 5 жилийн ял аваад явж байгаа. Бас нэг гайхалтай юм байгаа. Хөгжлийн банкны 80 оролцогчтой кейс 40 хэрэг үүсгдэг. 40 одоо юу гэдгийг гин буруугүй гэж явуулдаг. Тэнгүүтээ дахиад давх шатны шүүхэн анхан шат руу буцаадаг. Анхан шатны шүүхэн үргээ буцаад мөрдөн байцгцвал энэ тоглоом юм уу? Энэ тоглоом юм уу? Шүүх шийдсэн бол шийднэ. Тэгэл прокурор нь дараа шатны шүүхэд гомдол гаргана гэж хэлээгүй байхад гомд гаргацдаг. Тэгэл ерөөсөө энэ улс төрийн тоглолт болоод ингээд нэг улс төрч хүн буюу улс төрчийг дагаж бизнес хийжсэн тэр үед нь бизнес хийснүүд бол ингээд ерөөсөө ингээд Монгол бизнесийг боломж байхгүй. Үүний нэг кейс бол яг QS кейс мөн. За тийм учраас яг энэ асуудал маань маш том сэдв бас нэлээд хүмүүс бас нэлээд нервтэй байгаа. Энэ маш ноцтой асуудал учраас тийм. Тэгээд дараагийнхан одоо ярих хүнийг би одоо ардын хурлын гишүүн за гавьяад хуульч үндсэн хуулийн цэцгийн гишүүн асан одоо Жалхаач Бахыгаа бас үг хэлээчээ гэж урьж байгаа. Тэгээд Жалхаач Бахын дараа хэдүүлээ цайны завсарлага авъя. Цайны завсарлагаар маш олон хүмүүс одоо бас яригээд байгаа учраас манай Бацаяа гэдэг байгаа манай Аслан үндэсний болгоор нэг шиг Бацаяа та нар нэрсээ өгөөд дарааллынхан дагуу нэрийг хэлээд тэгээд хэдүүлээ үгээ хэлээж явъя гэж бодож байна. За баярлалаа. За Жалхаач Бах. За Жалхаач Бахтай баярлалаа. Ер нь бол хууль үндсэн хууль тогтоогчтой холбоо гэж байдаг. Тэрэн дээр ардын хурлын дарга гомж явах бид нар бас үндсэн хуулийн өөрчлөлт болгон дээр бас ажилладаг. Одоо хүртэл эдгээр маань бас хүний эрхийн төлөөлөлөөр үндсэн хамгаалахын төлөө явдаг юм аа. За тэгээд энэ цайны цайг арай болоогүй нэгэд цайн ирж байгаа гэдэг ганцхан одоо улс төрчөөр үг хэлүүлээ. Эрхчлөө хэрэгжүүлэгч намын дарга одоо төмөрсөх даргаыг одоо тад овч үг хэлээч гэж одоо энэ дээр урьж байна. Тэ таны төмөрсөх мөн үү? За. За та бүхэнд баярлалаа. Тэгээд юу яа завсарлага одоо энэ цаг 10 минутаар төрүүлж явах шиг байна. Хэдүүлээ 15 цаг гэхэд орж ирье. Энэ хугацаанд үг хэлэх хүмүүс яг дараалалаа манай зундуу даваа хахад нэрээ бичүүлээрэй. Тэгэд энэ дараалалаар хэдүүлээ үгээ хэлээд явчих. Зундуу даваахт үгээ хэлээрэй. За тэгээд хэдүүлээ цайнаа завсарлага 30 минут тэн дараа орж ирье. Тэгээд хэдүүлээ хурдынхаа тэгээ сануулад тэгээд энэ бол практик хэлцүүлэг учраас хүн болгон 3 минут батагаад гол юмаа ярьчих. Та бүхдийн бүх яриаг
одоо энэ камераа бичиж авч байгаа. Энийг эргээгээд бид нар авна. Энийг бид нар одоо ингэ архив болгоод олон нийтэд хүргэх.